Цагаан ад орчимд оюу толгойн зэсийн баяжмлыг экспортод гаргахыг зогсоохоор эрс шинжилэл хөдөлгөөнийхэн замхаах ордлого өнөөдөр хийлээ. Хуулийн дагуу өрнөх үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулах гэсэн дээрх ордлогыг зохицуулах үүргийг хууль зүйн дотоод хэргийн сайдад ерөнхий сайд үүрэг болголоо. Оюу толгой компани баяжмал тээвэрлэх үйл ажиллагааг тасалдуулсан өнөөдрийн шиг оролдлого нь эдийн засаг аюулгүй байдлын эсрэг гэмтэрэгт тооцогддог гэдгийг аж үйлдвэр Эрдэс баялагын сайд анхаарлаа. Засгийн газар яригдсан Монс ерөнхий сайд нэмэсрийн учрал хууль бусаар хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа альва хөрөнгө оруулагч гадна дотно гэж ялгахгүй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад болж байгаа. Энэ одоо хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа энэ хүмүүст хариуцлага тооцох тодорхой үүргийг хууль зүйн дотоод хэргийн сайд болон цагдаагийн ерхий газрын дарга нарт өгсөн. Цагдаагийн ерхий газрын даргатай шууд холбогдсон. Өмнө Говь аймгийн цагдаагийн газар чиглэл өгч замын одоо энэ төгжрлийг одоо хаалт болтыг хууль бусын хаалт болтыг авах чиглэлийг өгж байгаа. Тэр чиглэлд одоо цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Хэд хэдэн хуулийн асуудал байгаа. Нэгдүгürt бол Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг одоо гэмтэрэг болж таарна. Өдөртөө багадаа 4.3-аас 5 тэрбум долларын орлогыг тасалдуулж байгаа. Энэ орлого бол үндсэндээ хүүхдийн мөнгө, тэтгэвэр, нийгмийн даатгал, цалин, эрүүл мэндийн даатгалд санхүүжилт болж орж идэг ийм орлого байна. Энэ орлогыг тасалдуулна гэдэг бол Монголын нийт ард иргэдийн бас эрх ашигт нөлөөлнө. Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал сөргөөр нөлөөлж байгаа ийм гэмт үйлдэл. Хоёрдугаарт улсын болон орон нутгийн чанартай замыг хууль бусаар хаах нь өөрөө бас одоо хуулийн тодорхой хариуцлагуудтай ийм одоо зүйл. Тэгээ энэ асуудлууд дээр бол эрхэм одоо олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэ хууль хяналтын байгууллагуудаас бас тодруулж асууж яваарай гэж хүсье.